Эрдэнэ дулаан цахилгаан станцын өргөтгөлийн ажлын зураг төсөл 2019 онд гарсан. Харин тухайн өргөтгөлийн ажил хийгдэх газар Эрдэнэт оргил компани үйлдвэр барилдаг байсан. Эрдэнэ дулаан цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг зогсон байдалд оруулаад байсан тус үйлдвэрийг албадан буулгаснаар ажил үргэлжилсэн. Одоогийн байдлаар COVID-19 сардгалын үед компани ажилчид 2 хэсэг болон өдөрт 70 гаруй ажилчид цахимаар ажиллаж байна. Мөн өргөтгөлийн ажил хийх бүгд найрамдах Хятад ард улсын 82 ажилчин өнгөрсөн жил Эрдэнэт хотод иржээ. Эдгээр ажилчдыг компани зүгээс аймгийн онцгой комист хүсэлт гарган өнгөрсөн 7 хоногт вакцины эхний тунг хэлбэлжээ. Дулааны цахилгаан станцын өргөтгөлтөөр ажиллаж байгаа бүгд найрамдах Хятад улсаас орж ирсэн 90 ажилтан байгаа байна. Эдгээр ажилчдыг одоо вакцинжуулах ажлыг танаг одоо байгууллага хариуцж зохион байгуулж байна уу? За, Хятад улсаас ирсэн 80 гаруй одоо хятадууд 82 хятад ажилтан байна. За, манай байгууллага аймгийн онцгой комисс одоо дамжуулж хүсэлт тавьснаар бол өнгөрсөн 7 хоногт вакцинд бол хамруулсан. Эхнийхээ тунгаа хэлсэн гэсэн үг. 82 хятад. Тийм манай байгууллагаар дамжуулаад аймгийн онцгой комисс хүсэлт тавигдаад тэгээд шийдэгцээ гэсэн үг. Өргөтгөлийн ажил хэдэн хувьтай явагдаж байна? 6 дугаар сард бас хүлээлгэж өгөх ийм гэрээтэй байгаа тий? За, гэрээний хугацаа 2021 оны 6 сарын 25-ны өдөр дуусна. Өнөөдрийн байдлаар нийт одоо ажил 95% гүйцэтгэлтэй явж байгаа. Дулаан цахилгаан станцын өргөтгөлийн ажлын гэрээгээр 6 дугаар сарын 25-нд дуусгар болохоор байна. Одоогийн байдлаар 95% гүйцэтгэлтэй явагдаж байна. Бүгд найрамдах Хятад ард улсаас инженер ирж ажлын туршилт тохируулга хийх боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгааж саатах, хил гайл дээр техник хэрэгслүүд удаж орж ирэх зэрэг асуудлууд байгаа талаар ярьж байлаа. Станцын өргөтгөл дуусснаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэг ч өртөг буурах, хэрэглэгчдэд цаадгүй хүтээмжтэй болох хотын хөгжил төлөвлөлтөнд чухал ач холбогдолтой юм а.